Яг одоо та бүхний харж байгаа энэ газар бол хил хамгаалах ерөнхий газраас урагшаа урууддаг жижиг туслах зам аа. Зөвхөн энэ гэлтгүй зай жижигтэй энэ төрлийн зам талбайд хүүтний улирал зам дээр халтаргаа үүсч жолооч нарт хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгааг дуулах хэрэгцээ шаардлага байна. За нийслэлийн ихэнх замын арчлалтанд анхаарал тавьдаг Улаанбаатар нэгтгэлийн тухайд ерөнхий төв замуудын арчлалтанд анхаарал хандуулж ажилдаг. Харин туслах замууд дээр ойролцоох албан байгууллагууд нь санаа тавьж дүүргүүд нь хариуцлага тооцох ёстой гэдэг хариултыг бидэнд өгч байсан юм. За харин дүүргүүдийн тухайд бидэнд мэдээлэл өгөх сонирхол огт байсангүй. Дээрх дүрсэн дээр харагдаж байгаа ослууд халтаргаатай замтай шууд холбоотойж жолооч иргэдэд анхааруулахад та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд анхаарал хандуулж замын хөдөлгөөнд оролцох зайлшгүй хэрэгцээ шаардлага байна. За мөн зай талбай багтаа замууд дээр хурдан хянаж явах шаардлага байгааг ч энд сануулъя. Адгийн зарга 10 хоног гэдэг шиг хэн хэнийхэн хариуцлагагүй байдлаас үүдэж зам тээврийн осол гаргаж эд хөрөнгө эрүүл мэндээр хохирох нь дараагийн асуудлаа хүндрүүлэх нягууртай байдаг. За тиймээс хүүхэн болоод албан байгууллагууд та бүхэн өөрсдийн хариуцдаг зам талбайн зам арчлалтанд ухамсартайгаар санаа тавьж жолооч иргэд та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа сайтар нэгтэлж замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох хэрэгцээ шаардлага байгааг дуулгая.